Сайн байцгаана уу? Бид яг одоо Хинтээ аймгийн Нориулын суманд ирсэн байна. Нориулын сумын засаг дарганд хамгийн газраас олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хатан эрдэнэ арга хэмжээг зохион байгуулах үеэрээ сумын засаг дарга даваа жаргалын санаачилгаар засаг дарганд хамгийн газрын ажилтан агсан Төмөр Баатрийн Баярмаагийн 3 бяцхан охинд зориулан зүүд биш байгаасаа 3 төслийг хэрэгжүүлж 4 улирлын байшинг барьж өгөхөөр шийдвэрлэж танилцуулсан юм а. Тэгвэл бид яг одоо 2026 оны 7 сарын 3-ны өдөр тус төслийн байшингийн барилгын үйл явцтай танилцахаар ирсэн байна. За сайн байна уу танд өдрийн минь? За сайн байна. Та бүхэн энэ өдрийн хүргье. Би Хинтээ аймгийн Нориулын сумын эдийн засгийн хурлын дарга лав гэдэг юм байна. За энэхүү төслийн байшингийн маань үйл явц ямар хөө явцтай явагдаж байна? Хэдэн хувьтай явагдаж байна? За энэ байшингийн маань үйл явдал одоо ерөнхийдөө 90% доор авж байна. Одоо докторлын таазуулан докторлогооны үйлчлэлээр үлдээд байна. Энэ ажлыг анх санаачилсан сумын засаг дарга даваа жаргал болон за мөн хамтран ажилласан засаг даргын тамгын газар эдийн засгийн хурлын албан хаагчид маань бас энд ингээд бас гар бие оролцож байна. Мөн нутгийн зонгоолон манаас ихээр хийж дэмжиж байна. За энэхүү хандив маань хичнээн байгууллагын бүрэлдэхүүн болон иргэд маань хэрэгтэхтэй оролцов тийм ээ. Бас хандивын тоглолт зохион байгуулсан гэж сонссон. Энэ талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч. За эдийн засгийн хурлын ажлаар болон засаг даргын тамгын газрын хамт олон хандивын тоглолтыг 2 удаа сумдаа зохион байгуулсан. За энэхүү тоглолтоос 11 сая 800 мянган төгрөгийн орлого орсон. За мөн хандивын тоглолтын үеэр нутгийн зонгоолноос бас 10 гаруй сая төгрөгийн хандив орсон байгаа. Тэгээд одоо ч хүртэл бас хандив үргэлжилсээр байна. Хүмүүс бас хандивд нэгтсээр байна. Тэгээд энэ тоглолтыг хүрчиж зориг гэж үзсэн нутгийн зонгоолноос бас энэхүү зөвчөрийг ашиглаад талархал илэрхийлье. За баярлалаа. За энэхүү байшин маань хичнээн төгрөгийн төсвөр бүрдэж босч байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгч болох уу? За бид нар яг л цугласан хандивынхаа мөнгөөр л энэ байшингаа босгож байгаа. Тэгээд нэг онцлог гэх юм бол ямар ч ажлын үйлсийн зардал гарахгүй. Зөвхөн материалаар тодорхойлж аваад тэгээд одоо засаг даргын тамгын газрын бүх албан хаагч дээрээс нь нутгийн иргэд за мөн анги хамт олонных нь хөгтөө за тэгээд төсөл байгууллагын албан хаагчид гэдэг бүх л хүмүүс гар бие оролцож байна. Биднээс бол энэ ажлыг бол анх удаага зохион байгуулж байгаа биш. Ер нь 2016-аас 2020 онд зүүд биш агаас 1-2-ыг зохион байгуулж бас 2 айлыг бас ингээд орон сууцтай болгож өгчээсэн бол өнөөдөр зүүд биш агаас 3 гэдэг бас ажлаа ингээд амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тэгээ энэ байдлыг биднээс одоо маргааш одоо хүлээлгэж өгөхөөр ингээд ажиллаж байна да. За та өмнө нөө зохион байгуулж исэн зүүд биш байгаасаа төслийнхөө 1-2-ыг дурдж болох уу? За өмнө зохион байгуулсан зүүд биш агаас 1-2 төслийг бол за бүх багуудын одоо залуучдын цуулга уулзалтыг зохион байгуулаад тэрний хүрээнд яг бүтэн байгуулалтын чиглэлээр ерөнхийдөө нэг 2-3 хоногт л байдлаа бариад айлууд хүлээлгэж өгч ирсэн. Дандаа нэг бас яг хэрэгцээтэй хүмүүст нь бас тухайн үедээ бол баж өгч ирсэн байсгуу да. За маш их баярлалаа. 3 бяцхан хүүхдэд ор хоронтой олгож маш сайхан байшинг барьж өгж байгаа олон түмний итгэл сэтгэлээр босч байгаа энэ сайхан байшинг бид бүхэн биеэрээ ирж харлаа та бүхэнд маш их талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Тэгээд эцэст нь хэлэхэд энэхүү байшинг барихад одоо хамтран ажиллаж байгаа дэмжиж оролцож байгаа нутгийн нийт зонгоолон одоо бүгдэнд нь талархал хэлье. За сайн байна уу та? Сайн байна уу. Би Төмөр Баатар гэдэг 3 унжин хүүхдийн эмээн байна. Төмөр Баатар гэдэг юм. За 3 бяцхан зүрх одоо хизээ яагаад ингээ өнчирчв тийм ээ? Энэ талаар бас иргэдэд одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд хэлж ярьж өгч болох уу та? Болно шүү дээ. Энэ 3 унжин хүүхэд 3 зүрх маань болох тэр зэрэг 25 оны 6 сарын 13-нд гинтийн ослоор ээж нь энтэд ийм 3 унжин хүүхэд болчихсон юм аа. Хүүхдүүд маань одоо хэд хэдэн настай вэ? 14 настай том нь. Дундх нь болох тэр 10 настай. Бага нь болох тэр 7 настай. Ийм 3 хүүхэдтэй байна. За энэ хүүхдүүдийн маань ээж нь өөрөө засаг даргын хамгийн газар ажиллаж байсан болохоор байгууллагаас нь засаг дарга нь ийм хандив өрнүүлээд тийм зүүд биш байгаасаа гэдэг төслийг хэрэгжүүлээд бас 3 бяцхан хүүхдэд дулаахан байшин барьж өгч байгаа юм байна тий. Энэ сайхан дулаахан байшин одоо засаг даргын тамгын газар одоо ард урд төмөн хөдөлмөрчд бүгд хамтран зүтгэж байгаад нь би маш баяртай талархалтай байгаагаа хэлье.
За 3 хүүхэд маань бас бага насных юм байна шүү дээ. Бага насных штэ том нь л гэхэд одоо 9 дэх ангид орно гэхээр 14 дэх хүүхэд. Одоо энэ 3 хүүхэдтэй хамт амьдардаг нь одоо эмээн л энэ да эмээнтэйгээ одоо нэг эгч нь байгаа ядуу биштэй эгч нь байгаа тэгээд эгчтэйгээ ингээд тавуулаа амьдарна да. Одоо тэгээд яхаа миний хүү тэг хүнийхээ гашаанд баригдаж байгаа байшин тэр байшингийн тэр гашаанд баригдаж байгаа байшин. Тэгээд хамт бид нар би ч өөрөө бас бие дуттай хөгшин байгаа нь тэгээд яхаа ингээд хамсраад амьдрын гэж бодож байгаа доо хэдэн хүүхдүүд маань одоо тэгээд эрүүл инг ад жаргалтай байцгаагаарэ гэж хүсье. За та баригдаж байгаа байшингаа очиж сонирхсон уу? Байшингаа ер нь очдөг вэ. Тэгээд хүү маань болох тэр надад очиж хийх юм байхгүй чинь адгнаас нэг махгүй шүлгэж гисэн чинь болно гэд ингээд хүүхдүүд одоо байгаа байж байгаа улсууд тэгээд байгаа юм чинь тэгээд тэгсэгэд өнөөдөр ээж нь очих уу гэсэн чинь ээж минь хэрэггүй та дэлгүр дээрээ сууж вэ гэж. За би тий сая бас яг баригдаж байгаа барилгын үйл явцтай танилцаад ирсэн. Нутгийн зон олон бас маш гоё сэтгэл зүрхээрээ гар бие оролцож маш олон хүний хүч хөдөлмөр орж босч байгаа юм байна гэдгийг харлаа. За яг үнэ өөрийнхөө өөрийнх нь ангийн хамт олон тэгээд ард түмэн хөлөмөрчд маш их өргөнөөр зүтгэж байгаа штэ зүтгэж байгаа хийж байгаа хэл тийм юмнуудад бүх албан газраас хүн улсууд очиж байгаа. Харин тийм билээ. Тий. Ямар гоё сэтгэл зүрхтэй нэгнийхээ төлөө яасан гоё нутгийн зон олон бэ гэж бас харж байлаа. Тийм шүү. Манай нутгийн зон олон бол сайхан хамт олонч, сайхан хөдөлмөрч улсууд дөө. Яг энэ нутгийн зон олон одоо энэ сум хүнтэй. Ирхэн хүн бага. Өмнө Орон ч гэсэн яг нарууландаа төрсэн. Ар жаргалт гэдэг газар өргөмөлсөн. За сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байлгүй яхаа. Энэ сайхан дулаахан байшин 3 өнчин бяцхан зүрхт маань ингэж барьж өгч байгаа хөдөлмөрчд болон ард түмэндээ болон өөрийнх нь ажлын засаг дарга хурал болоод засаг дарга тамгын газрын хамт олон бүгд нийт хөдөлмөрчдтэй баярлаж талархаж байгаагаа илэрхийлье та. За бид яг одоо энэ хүү төслийг маань яг гардаж хэрэгжүүлж байгаа ерөнхий зохион байгуулж байгаа сумын засаг даргын орлогч Шижир Мөнх ахтайгаа уулзаад байна. Сайн байна уу та? Сайн байна да. Сайн явж ирвэ. За сайн явж ирлээ. За энэ хүү байшин маань одоо яг хэдэн хувийн бүтцтэй явж байна. Тэгээд энэ хүү байшингийнхаа энэ төслийнхөө талаар танилцуулж болох уу? За энэ байшинг бид нэр хандуурын ярих санаачлахыг засаг даргын санаачлахаар таман газрынхаа хамт олонны бүх нийтийн одоо урлагийн тоглолт, хандивын тоглолт зохион байгуулсан арга хэмжээгээр эхлүүлсэн. Тэрэнд маань яг нутгийн арга иргэд маань сайхан дэмжиж хандив өргөж оролцсон. Тэгээ энэ маань 20 гаруй сая төгрөг цуглаад 6 сарын 10-аар барилгын материалыг татаад тэгээ 6 сарын 20-оос эхэлж барилгын ажлыг эхэлсэн. Тэгээ энэ Лего блок гэдэг энэ их зузаан дулаалгах сайтай гэдэг энэ материалыг бид ярилцсан сонгосон. Тэгээд мэдээж дээвэр талдаа бол модон материалаар ингээд явж байна. Одоо барилгын ажил маань эхлээд нэг 8 хоногтой үргэлжлээд явж байна. За оролцогчид барилгын үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсүүд гэх юм бол засаг даргын тамгын газрын хамт олон залуучууд хүүхэнд бүгд ирж чадах ажиллаа хийж байна. За байгууллагуудаас сургуулиас ирж бас ажиллаж байна. Иргэдээс малчтаас ирж бас ажиллаж байна. За гэх мэтийн ингээд тал талын одоо оролцоотой гар бие оролцож идэвхтэй сайхан ажиллаж байгаагийн хувьд барилгын маань ажил одоо ер нь 80-аас дээш хувьтай гэж хэлж болохоор болчиход явж байна. Тийм. Өмнө нь Норлон суманд бас энэ зүү дэш байгаа 1-2 гээд арга хөтөлбөр хэрэгжиж байсан. Тийм. Өмнө 20 оноос өмнө. Тэгээд тэрэнд би бас яг гар бие оролцож ажиллаж байсан. Тэгээд тэр барилгуудыг бол 2-3 өдөртөл дуусгачихсан. Тэдний яг энийг бол арай юуны хувьд талбай хувьд арай бага. Тэгээд дам модон материалаар барьжсэн учраас материалын одоо тооцоол энэ шавар бетоны ажил багтай байсан учраас маш хурдтай барьж болжсэн. Энэ бол арай бас өмнө баригдсан хоёрыг том талбайн хувьд арай том. Тэгээд шаврын ажил ихтэй байгаа учраас арай жоохон хоног цаана баригдаж байна. Гэхдээ яг ажил маа сайхан бүтэмжтэй үр дүнтэй явж байна.
За юуны дөрөнд ингээд энэ байшинг санаачилсан, энэ байшинг биднэрт барьж өгнө гэд зүтгэсэн тэгээд өөрсдөө дуулж бүжиглээд тэгээд хандив өгсөн бүх хүмүүстээ баярлаа. Тэгээд маш их баярлж байгаа шүү. Тэгээд энэ байшинг босгоход туссан бүх хүмүүстээ маш их баярлаа. Сайхан за өнөөдрийн сайхан өдөр ирж тусалж яасан хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд бурхан сайхан зүрх шиг хүүхдэн сайхан дулаан байшин барьж өгсөн. Хурал бөгөөд засаг даргын тамгын газар хамт олонд баярлалаа гэдгээ илэрхийлье. Хэн нэгний санаачилгаар олон түмний сэтгэл нийлэхээрээ хэн нэгний амьдралд аз жаргал инээтхүр итгэл найдварыг бэлгэлж болдгийг энэ үйлдэл харуулж байгаа юм а. Зүуд биш байгаасаа төсөл маань нэр шигээ мөрөөдлийг бодит болгож байгаа нь 3 бяцхан үрсэд итгэл найдвар аз жаргал бэлгэлж байгаа нь энэ юм а. Энэхүү сайхан ажлыг санаачилж амжилттайгаар зохион байгуулсан Нориулын сумын засаг даргын тамгын газрын хамт олон болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон мөн нутгийн зан олонд нь халуун талархал илэрхийлье.